Дуулал 18. Найрал дууны өдөр даачид зориулсан дуу. Эзэн Давидыг бүх дайснуудын гараас болон Саулын гараас аварсан өдөр энэ дууны үгээр эзэнд өгүүлсэн эзний зарц Давидын дуулал. Миний хүч болох эзэн, би танд хайртай. Эзэн бол миний хад, миний цайз, миний аврагч, миний бурхан, миний хоргоддог хадмын, миний бамбай, миний авралын эвэр, миний бэглэлт юм. Магтуулах зохистой эзнийг би дуудаад, өөрийн дайснуудаас би аврагдсан. Үхлийн утас намайг хэрж, бурханлаг бусын цутгалууд намайг айлгажээ. Үхгсдийн орны утас намайг хүрээлжээ. Үхлийн өрхнүүд миний өмнө тулгарчээ. Өөрийн зовлондоо би эзнийг дуудаж, өөрийн бурхан руу хандан хашгирсанд тэр өөрийн сүмээс миний дуу хоолойг сонсож, түүний өмнө буй хашгиргад өмнө түүний сонорт хүрсэн билээ. Тэгээд газар дэлхий чичрэн дөргөв, тэрээр ууралснаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн. Түүний хамраас утаа гарч, түүний амнаас галам нарын шатаажээ. Тэр хүү галд нүүрс нотсон, тэрээр тэнгэрийгч зааглан бууж ирсэн. Харанхуй үл түүний хөл дор байна. Тэрээр хэрв хөлөглөн нисв, тэрээр салхин жигүр дээгүр элен халив. Тэрээр харанхуйг өөрийн нуугдах газар, усны харанхуй огторгон өтгөн үлсийг өөрийн эргэн тойрондох хөшиг болгосон. Түүний өмнөх гигэнээс түүний өтгөн үлс мөндөр болон галтай нүүрс нүүжээ. Эзэн бас тэнгэрт хөнгөнөж хамгийн дээд нэгэн өөрийн дуу мөндөр ба галтай нүүрсийг буулгасан юм. Тэр өөрийн сумнуудаа нисгэн бутрааж аянга захилгаануудаа үе олноор захиулж тэднийг бут нэргсэн. Тэгээд эзэн таны зэмлэлд хийгээд хамрын тань амьсгалын хүчит цогцолтоор усны урсгалууд үзэгдэж ертөнцийн суурьуд ил гаргаgjээ. Тэрээр дээрээс илгээж намайг авсан их уснаас тэр намайг татан гаргасан. Тэр намайг хүчит дайснаас минь болон намайг үзэн ядагчдаас аварсан. Учир нь тэд миний хувьд дэндүү хүчтэй байв. Тэд зовлон амжихийн өдөрт минь надтай тулгарсан, гэвч эзэн миний түшиг байв. Мөн тэр намайг уужим газар руу аваачсан. Тэр намайг таасан учир намайг аварсан билээ. Эзэн намайг зөв шударгын минь дагуу шагнасан. Гарын минь цэвэр байдлаар тэр надад хариулсан. Учир нь би эзний замыг баримталж, өөрийн бурхнаас хором муугаар салаагүй. Түүний бүх тогтоолууд миний өмнө байсан бөгөөд би түүний зарилгуудыг өөрөөсөө холдуулаагүй. Би бас түүний өмнө гим зэмгүй байж, би өөрийгөө гим нүглээсээ сахин хамгаалсан. Тиймээс эзэн надад зөв шударгын минь дагуу түүний мэлмэд миний гарын цэвэр байдлаар хариулсан. Инэрэнгүй хүмүүст та өөрийн инэрлийг үзүүлдэг. Шулуун шудрах хүмүүст та өөрийн төгс чанарыг үзүүлдэг. Цэвэр хүмүүст та өөрийн цэвэр байдлыг, хуурамч хүмүүст та өөрийн овжин байдлаа харуулдаг. Та зовд зүдэрсэн хүмүүсийг авардаг, харин ихэмсэх харцыг та номготгодог. Та миний дэнлүүг асаадаг, миний бурхан эзэн харанхуйг минь гийгүүлж өгдөг. Танд түшиглэн би их цэргийн эсрэггүй чадна, бурхандаа түшиглэн би хан давж чадна. Бурханы зам төгс төгөлдөр юм. Эзний үг шалгагдсан. Өөрийнх нь дотор хоргоддог бүхэнд тэрээр бамбай юм. Эзнээс өөр хэн бурхан юм бэ? Бидний бурханаас өөр хэн хад вэ? Бурхан намайг хүч чадлаар зэвсэглэж, миний замыг шулуун болгодог. Тэр миний хөлийг согооных шиг болгож, өндөрлөг газруудад минь намайг суулгадаг. Тэр миний гарыг тулдаан сургадаг нь миний гар хүрэл номыг хөвчилж чадахын тулд юм. Та өөрийн авралын бамбайг надад мөн өгсөн бөгөөд таны баруун мотор намайг түшдэг. Таны дүлгөөн байдал намайг агуу болгодог. Та миний алхах замыг өргөсгдөг. Тиймээс миний хөл бүдрээгүй. Би дайснуудаа нэхэн хөөж гүйсэж, тэднийг сүнхөөс нааш би эргэсэнгүй. Дахин босож чадахгүй болтол би тэднийг бут зогсоон. Тэд миний хөл дор унав. Та намайг тулдаанд бэлтгэн хүч чадлаар зэвсгэлжээ. Миний эсрэг босгочдыг миний дор та оруулсан билээ. Та надад дайснуудын минь шилийг харуулсан бөгөөд намайг үзэн ядагчдыг би устгалаа. Тэд хашгирсан боловч аврах хинч байгаагүй. Эзэн тандсан боловч тэр тэдэнд хариулаагүй юм. Тэгээд салхинд тоос шороо шиг би тэднийг бутаргадаг. Гудамжны шавар шалбааг шиг би тэднийг цадсан юм. Та намайг хүмүүсийн давтал халдлагаас аварсан юм. Та намайг үндэснүүдийн тэргүүн мэт болгосон. Миний мэддэггүй хүмүүс надад зарагдадаг. Тэд сонсонгуудаа намайг дагадаг. Харин хүмүүс надад захирагддаг. Харин хүмүүс сулдан доройтож бат цайзуудаасаа чичрэн гарч ирдэг.
Эзэн амьд. Миний хад магтагдах болтугай. Миний авралын бурхан өргөмжлөгдөх болтугай. Тэрээр миний төлөө өшөө авч надад үндэстнүүдийг захируулдаг бурхан юм. Тэр намайг дайснуудаас минь авардаг. Намайг эсэргүүцэгчдийн дээр та намайг үнэхээр өргөдөг юм. Хүчирхийлэгчээс та намайг авардаг юм. Тиймээс үндэстнүүдийн дунд би танд талархаж, эзэн таны нэрд би магтаалуудыг дуулна. Тэд өөрийн хаанд агуу авралыг өгч, өөрийн тослогдогч болох Давид болон түүний уруудамд мөнхөд хайр нэрлэн үзүүлдэг болоо. Эхлэл 15 дугаар бүлэг. Үүний дараа эзний үг Авраамд үзэгдлээр ирж, "Авраамаа, бүү. Би бол чиний бамбай. Чиний шагнал агуу их болно" гэжээ. Авраам, "Эзэн бурхан, та надад юу хайрлахсан бол би өр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Элиезер юм" гэв. Авраам цааш өгүүлрүүн, "Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно" гэсэнд эзний үг түүнд ирж, "Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй. Харин өөрийн чинь биеэс тэр хүн л чиний өв залгамжлагч болно" гэд түүнийг гадагших дагуулan гараад, "Чи тэнгэрөөд хар. Хэрв оддыг тоолж чадвас тоол" гэв. Тэр бас дахин түүнд, "Чиний өр удам ийм олон болно" гэв. Тэгэд Авраам эзэнд итгэсэнд эзэн түүнийг зөвхт байдалд тооцоолов. Тэрээр түүнд, "Би бол чамд энэ газар нутгийг өгч өвлүүлэхээр чамайг халдайн ураас авчирсан эзэн байна" гэхэд Авраам, "Эзэн бурхан минь, би энэ газрыг өвлөн авахаа хэрхэн мэдэх вэ?" гэсэнд эзэн түүнд, "Надад зориулж гунжин үнэ, хязаалан им ямаа, шүдлэн ир хонь, хүүрэлзгэн, тагтааны ангаахай ав" гэв. Авраам тэр бүхнийг авч тэднийг хоёр талдан хувааж талбарыг өөдөөдөөс нь харуулan тавьжээ. Харин шувууг хуваасангүй. Махчин шувууд тэдгээр сэгэн дээр бууж ирэхэд Авраам тэднийг хөөв. Нар шингэх үеэр Авраамыг гүн нойрондоо унтаж байтал түүнэр харанхуй болон аимшигт айдас түүнийг нэмэрв. Эзэн Авраамд, "Чиний өр удмынхан өөрсдийнх нь бүс нутагт харь хүмүүс болж 400 жилийн турш зарцлагдаж дарлагдах болно" гэдгийг баттай мэдэж ав. "Би тэднийг зарцлах үндэстэнгийн шүүн. Түүний дараа чиний өр удам их эд юмстай гарч ирнэ. Харин чи урт наслаад өвөг дээдс рүүгээ амар тайвнаар очиж ясаа тавих болно. Дөрөвд үедээ чиний өр удам энэ нутаг руугаа эргэж ирнэ. Учир нь амарчуудын гим нүгэл нь арай дүүрээгүйгээс тэр болоо. Нар шингэж харанхуй болох үед утаад зуух болон нөгөө хуваагдсан махнуудыг дайран гарсан галт бамбар үзэгдэжээ. Тэр өдөр эзэн Авраамтай гэрээ байгуулж, "Би энэ газрыг Египт мөрнөөс их мөрөн Ефрат хүртэл чиний өр удмынханд өгсөн билээ. Тэр бол Кенчүүд, Кенизчүүд, Кадамончүүд, Хитчүүд, Перизчүүд, Рефаимчүүд, Аморичүүд, Хананчүүд, Гиргашчүүд, Эбесчүүдийн газар нутаг юм" гэвэ. Матай 15 дугаар бүлэг. Тэгтэл Иерусалимаас фарисеучуд болон хуулийн багш нар Есүсээр ирж, "Яагаад таны шавнар Ахмадын ёс заншлыг зөрчинө вэ? Тэд талах эдэгтэй гараа угаахгүй юм" гэцгээхэд тэр хариуд нь тэдэнд, "Яагаад та нар бас ёс заншлынхаа төлөө Бурхны тушаалыг зөрчинөв? Бурхан эцэг эхээ хүндэл, эцэг эхээ хараагч нь өөхөх ёстой гэж айлцсан. Гэтэл та нар хэн эцэгтэй эсвэл ихтэй танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн гэж хэлнэ. Тэр нь эцэг эсвэл ихээ хүндлэх хэрэггүй гэдэг. Та нар ийхүү ёс заншлынхаа төлөө Бурхны үгийг хүчингүй болгосон. Хоёр нүүртнүүдээ Исая та нарын тухай иш үзүүлэн сайн онож хэлэхдээ, энэ нард түмэн намайг амаараа хүндэлдэг гэвч зүрх нь надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин надад дими мөрөгдөг гэсэн гэв. Тэрээр хурсан олныг дуудаад тэдэнд, "Сонс бас ухаар аманд орсон юм хүнийг эс бузарлана. Харин амнаас гарч буйн хүнийг бузарлана" гэхэд шавнар нь ойртож очиод түүнд, "Энэ үгсийгт нь сонсоод фарисеучуд өдрөн унтуусныг
Та мэдвүү? гэжээ. Харин Есүс хариулна. Тэнгэрлэг эцгийн минь тариагүй алив ургамал үндсээрээ суглагдана. Тэднийг борих. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортой газарчилбал хоёул нүхэнд унах болно. Гэхэд Петр түүнд Энэ сургаалт зүйлийг бидэнд тайлбарлаач. гэсэнд тэр Та нарч бас ойлгохгүй хിവэр байна уу? Амаар урах алив зүйл гидсэнд ороод жамаараа гадах шарилдгийг ойлгохгүй байна уу? Харин амнаас гарах зүйлс нь зүрхнээс гарч энэ нь хүнийг бузралдаг. Зүрхнээс ёрын бодол, аллаг, завхайрал, садарлал, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг гардаг. Эдгээр нь хүнийг бузралдаг. Харин гараа угаалгүй идэх нь хүнийг эс бузрална. гэжээ. Есүс тэндээс явж тэр болон Сидоны орчинд ирэв. Үзэгтэн нэгэн Канаан эмэгтэй тэр мужаас ирж Эзэн, Давидын хүү, намайг өршөөгөөч. Охинд минь чөтгөр айхтар шүглчлээ гэж орилов. Харин Есүс түүнд нэг ч үг хариулсангүй. Тэгтэл шавнар нь ирээд түүнээс Түүнийг явуулаач. Тэр эмэгтэй араас маань орилсоор байна шүү дээ. гэж гойв. Гэтэл Есүс Би зөвхөн Израилийн гэрийн алдагдсан хонд руу илгээгдсэн юм. гэсэн боловч өнөөх эмэгтэй ирээд түүний өмнө мөргөж Эзэн, надад туслаач. гэхэд Есүс Хүүхдүүдийн талхыг авч ногтод хаях нь сайн биш ээ. гэв. Харин тэр Тийм ээ эзэн. Гэвч ногтож эцдийнхээ ширээнээс унсан үүрэмгийг иддэг шүү дээ. гэсэнд Есүс Эмэгтэй, итгэл чинь агуу юм. Хүсснээр чинь болог. гэхэд охин нь тэр цагт эдгэрчээ. Тэгээд Есүс тэндээс явж Галил нуурын хавьд ирээд ууланд гарт тэндээ суув. Маш олон хүн түүн дээр доглон, дахид дутуу, сохор, хэлгүй болон өөр олон хүнийг авч ирээд хөлдөн тавьлаа. Тэр тэднийг эдгээр. Хэлгүйчүүд ярихыг, дахид дутуучууд ирүүл болохыг, доглонгууд явахыг, сохрууд харахыг хурсан олон үзээд гайхан Израилийн бурхныг алдаршуулв. Есүс шавнараа дуудаад тэдэнд Би энэ хурсан олныг өрөвдөж байна. Учир нь тэд надтай хамт 3 өдөр байж ямар ч идэх юмгүй болжээ. Би тэднийг өлөн зэлмүү явуулмааргүй байна. Тэд замдаа сүлдэж унахгүй. гэхэд шавнар нь түүнд Бид энэ зэлүүд газар ийм олон хүнийг цадгах талхаанаас авах үлээ. гэсэнд Есүс Та нарт хэдэн талах байна? гэв. Тэд 7 бас хідэн жижиг загас байна. гэлээ. Тэр хурсан олон гадар суухыг тушаагаад 7 далах мөн загсыг авч талархал өргөн хуваагаад шав нартаа өгөхөд шавнар нь хурсан олон тараан өгөв. Бүгд идэд садаад үлдсэн төвдлийг цуглуулахад 7 сагс төгрөв. Эмэгтэйчүүд хүүхдүүдээс гадна 4,000 эрс идсэн юм. Тэгээд хурсан олныг явуулаад тэр завинд сууж Магаданы нутагт ирэв.